Гишүүндээ оройн минь төргий. Тэгэхээр гадаад харилцааны сайдад нэр дэвшиж байгаа мөн хөргөл гишүүнийг бас ийм эзнээ олсон маш одоо зөв томилгой болж байгаад талархалтай байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг одоо хэрэгжүүлэхэд энэ салбарын үүрэг оролцоо маш чухал. Өнөөдөр геополитикийн нөхцөл байдал дэлхийн улс орнуудын түвшинд тэр дундаа зүүн хойд Азийн одоо бүс нутагт бол нэлээд хүнд байгаа. Бид бол ер нь гадаад харилцааныхаа бодлогын алсын хараа болгож ер нь дэлхийн улс орнуудад нүүрлээд байгаа цагаачлалч гэдэг юм уу энэ олон одоо хүндрэлтэй бодиттой байгаа асуудлуудыг бас тооцож ажиллах нь зөв байхаа гэсэн ийм зүйлийг бас анхаараасаа гэж ингэж бодож байна. За олон их хурлын гишүүдийн хэлсэн хоёр хөршийнхөө одоо уламжлалт харилцааг сайжруулах бодлогынхаа хажуугаар гурав дахь одоо хөршийнхөө бодлого дээр бас уян хатан бодлогыг Монгол улсын одоо төр засаг бас ил гаргаж тавьж эннийхээ цаа талд гадаад харилцааг эдийн засагжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг одоо бий болгох тал дээр нэлээд одоо санаачлагтай ажиллах нь эдийн засгийн хүндрэлээс гарахад бас нэг чухал алхам болох ёстой гэдэг саналыг хэлхийг хүсэж байна. За дараагийн бас миний нэг санал бол юу вэ гэхээр өнөөдөр гадаадад дэлхийн улс орнуудад Монгол улсын харьяат 250-аас 300 мянган албан болоод албан бус байдлаар амьдарч байгаа Монгол иргэдийн маань асуудал байж байгаа. Энэ Монгол иргэдийн одоо эрхийг хамгаалах, за одоо ажилтаа байх, ажилгүй байх одоо олон талын эрх бол бас гадаадын улс орнуудад зөрчигдөж байгаа тал дээр ирнэ бид нар бас нэлээд дөрвтэй бодлогыг бас энэ удаагийн засгийн газар гадаад хэргийн яам маань одоо гаргаж тавиасаа гэж ингэж бодож байгаа. За 3 дугаарт нь дипломат албаны нэр хүндийг бас дэлхийн одоо түвшинд Монгол улсынхаа нэр хүндийг ер нь өсгөх шаардлагатай байна. За энэ дундаа бүр тодруулаад хэлэх юм бол төрийн тусгай энэ мэрэгсэн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварын одоо шаардлагыг бид нар босхийг бас өндөрсөх шаардлагатай байна. Өнөөдөр яг бодит байдал дээр бид нар мэдээлэлэр ч гэсэн авдаг, хэвлэл мэдээлэлэр ч гэсэн шүүмжлэл явдаг. Нэлээд олон одоо хил ус мэддэггүй, шахааны, мэрэгжлийн шаардлага хангадаггүй, ур чадваргүй ийм одоо хүмүүс ажиллаж байгаатай холбоотой энэ албаны бас нэр хүнд унаад байгаа юм болов уу? Тийм учраас би мөн хөргөл сайдыг ажил дээр очичоод маш зоригтойгоор яг одоо тухайн ажлын байрны шаардлагыг хангасан олон улсын түвшинд болон одоо Монгол улсынхаа түвшинд энэ албаны нэр хүндийг өсгөх ийм мэрэгжлийн хүмүүсийг одоо бас сайн тавиасаа гэж ингэж бодож байна. Зүгээр сая би хамгийн сүүлчийн жишээ хэлэхэд 4-р сарын 22-нд социентерний олон улсын хурлыг одоо манай эмэгтэйчдийн байгууллага зохион байгуулад дэлхийн 12 орны 20 гаруй VIP зочид ирэхэд виз авах асуудлаас эхлүүлээд одоо аюулгүй байдлыг хангах асуудал дээр зөвлөгөө өгөх санал тавихтал газрынхаа дарга нар руу шидээд хэн яг хариуцах нь мэдэгдэхгүй нэг ийм бас төрийн алба жоохон хариуцлагагүй болсон шинж байдал ажиглагдсан. Тийм учраас энэ тал дээр бас нэлээд одоо зоригтой өөрчлөлтийг хийгээсэ гэж ингэж хэлхийг хүсэж байна. Ингээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За цогцлмаа гишүүн үг хэллээ. Гишүүд асуулт асууж хариултаа авч туслаа.